Гол аналаа зэн дотоод зах зээлийн дугаар ихэд бэлэн боллоо. За өнөөдөр 12 сарын 20 үндсэндээ 2024 оны санхүүгийн тайлан жил дуусахад 10 хоногийн хугацаа үлдлээ. Буюу эх 2 дугаар сараас эхлээд Монголын өргөнгийн бирж дээрх бүртгэлтэй компаниуд өөрсдийн бизнесийн гүйцэтгэл, компани цэвэр ашиг, санхүүгийн тайлан, за хамгийн чухал ногдлчгийн мэдээллүүдээ тарааж түгээж эхэлнэ. Буюу ногдлчгийн сезон төгөж эхэллээ. За үүнтэй холбоотойгоор маань компани зүгээс бол яг ногдлчгийн сезон төгсөж холбоотойгоор өргөнгийн бирж дээрх ногдлчийн өгөөж харьцангуй өндөртэй төлөлтөн сайн амун үнэлгээний хувьд харьцангуй боломжтой компаниудын хувьцааны шинжилгээг хийж бэлтгэсэн байгаа. За эдгээр мэдээллүүдийг харилцагчдаа бүгд рүү имэйл хаягаар өнөөдрөөс бид илгээж эхэлж байгаа. За мэдээж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь хөрөнгө оруулалтын мэдээлэлээр хангах зорилготой. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор өнөөдөр хэдүүлээ лайв дээрээ за нэгэн ногдлчгийн өгөөжөөр харьцангуй боломжийн үзүүлэлттэй компани талаар ярилцсан. За тэр бол Төрийн банк байгаа. За слайдуудыг харуулсан байна. За уламжлалт ёсоор бол хөрөнгө оруулалтын зүгээс хараад хамгийн чухал ач холбогдолтой зүйлүүдийн товч ярилцсан. За дээрээсээ хувьцааны тухай мэдээлэлүүд харагдж байна. За үргэлжлээд ногдлчгийн мэдээллүүд. За эцэст нь компани ер нь банкны салбарын банкны хувьцааны онцлогийг дурдна. За мэдээж энэ банкныхаа үнэлгээг нь ярихаар байгаа. За шууд агуулгатай орцгоё. За Төрийн банк бол 2022 оны 10 сард IPO хийжсэн. За банкны тухайлбал өөрчлөлттэй холбоотойгоор системийн тав маань олон нийтэд нээлттэй компаних үүрэг хүлээс. За үүний түүчийг хаглаад Төрийн банк 10 сард IPO хийжсэн байгаа. За тухайн үед бол компаниг 22 орчим тэрбумыг татан төлөвлөх зорилготой байсан. За зах зээл дээр бол анхдагч зах зээл дээр нийт захиалга 3 дахин давж ирсэн. Буюу нийт 67.5 тэрбум төгрөгийг Төрийн банк IPO хийснээр татан төлрүүлжээ. За хувьцааныхаа 5% бол олон нийтэд санал болгосон байгаа. За IPO-ийн мөн маань өөрөө 590 төгрөгөөр санал болгосон. За үргэлжлүүлээд харавал хөрөнгийн бирж дээр бол Английн хувьд бол 1-р ангилд явагдана. За би баруун график дээр Төрийн банкны энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл хувьцааны ханшийг улаан графикаар хэвтэй графикт харуулсан байна. За босоо улбан шар график бол тухайн хувьцааны өдөр болгоны арилжааны идэвх арилжааны волюм хэмжээг нь зааж байгаа. За олон нийт бол яг одоогоор 5.7% эзэмшдэг. За энэ банк бол мэдээж төрийн өмчт компани гэж байна. Буюу 49%-ийг нь Монгол Улсын сангийн ам, за 45 орчим хувийг нь Монголын хадгаламжийн даатгалын корпорац хувь эзэмшдэг байгаа. За өчигдрийн хаалтын аншаар бол тухайн банкны хувьцаа 485 дээр хаагдсан харагдаж байна. За нэг жилийн хугацаанд хамгийн дээд доод ханшийг нь хараад үзвэл харьцангуй савлгаатай буюу уул үнэ 454 дээр. За дээшээгээ 584 дээр оргилдоо өссөн байна жилийн хугацаанд гэсэн. За нийт IPO-гоос ш өнөөдрийг хүртэл нийт хугацааны хамгийн оргил үнэ нь бол яг IPO-гийн дараа өсөөд нэг 1000 орчим хүрж исэн түүхтэй байдаг. За мэдээж зах зээл дээр байгаа эргэлтэд байгаа нийт хувьцааны тов бол 755 сая ширхэг хувьцаа эргэлдэж байгаа. Зах зээлийн үнэлгээг нийтлэг үржүүлээд үзвэл компанийн нэг үнэлгээ бол нэг 366 тэрбум буюу харьцангуй бирж дээр ног зах зээлийн үнэлгээ том компаниудын нэг байх нэ. За эдлээ компани арилжааны идэвхийг нь хувьцааны ханшийн хөдөлгөөнийг хараад үзье. За MSC дээр байгаа 1-р ангил дээр би өмнөх лайв дээр хэлжсэн нийт 27 компани бүртгэлтэй байдаг. За эдгээр компани 2024 оны за нэг өдрийн дунджаар хэдээр арилжаалтын бэ гэх тэрийг хараад үзвэл 15.1 сая төгрөгийн өдөрт арилжаа хийгдэх баг тэр хувьцаан дээр. За Төрийн банкны арилжааны идэвхийн хувьд бол харьцангуй арилжааны багатай буюу 8.8 сая төгрөгийн өдрийн дундаж арилжаа хийгдэх байх нэ. За ингээ хувьцааны ханшийг хараад үзвэл оны эхнээс бол өнөөдрийн байдлаар 485 гээд нэг 12 орчим хувийн уналттай байна. За IPO ханш буюу 590-ээс хойш өнөөдрийн байдлаар хувьцаанаас 17.8% мөн л адил уналттай жон таагүй үгүйсгэлтэй байна. За ингээд хувьцааны ханштай яриадлаа хараад үзвэл оны ихэнд бол 550-аас эхэлж исэн байх. За би энэ дээр тусад нь яг цагаан хүслэгт харуулсан байна. За доор байрлах цагаан зураас бол нөгөө энэ банкны өдрийн дундаж арилжааг нэлж байгаа буюу 8.8 саяг нь илэрхийлж. За дээр байгаа энэ хүснэгттэй тойрог юу илэрхийлж байна гэвэл нөгөө ногдол ашигын сезонтой холбоотойгоор ханшны хөдөлгөөнийг нь харуулж байгаа. За та бүхэн ингэж хараад үзвэл 2 сарын 20-ны өдөр компани ногдлын мэдээгээ зарсан. Ерөнхийдөө бол Монгол Улсын компани тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн олон нийтэд нээлттэй мэдээлэгч журмаар компаниуд 2 сарын 19-ний дотор аль хэдийн тулын шийдвэрээ гаргаад ногдол шиг тараахгүйгээр шийдвэрээр нийт мэдээлэх үүрэг хүлээсэн байдаг. За тэрний дагуу Төрийн банк өмнөх 2 жилд бол 2 сарын 20-нд мэдээлэл хүргэсэн. За хэдүүл энэ оны гүйцэтгэлийг хараад үзвэл 2 сарын 20-нд компани ногдол шиг тараана буюу за 2023 онд компани ногдлынхаа нэг шивтэн 66 төгрөг тараасан баг. За тэр мэдээ гарамгц хувьцааны ач бол огцон өссөн байгаа нь улаан график дээр харагдаж байна. За хувьцааны ач 1 сарын өсөөр байгаад ногдлоо шиг авах бүртгэлийн өдөр буюу 4 сарын ихэнх дунд тавьцаа
голдуу болдог. За тэр хүртэл оргилдоо 584 хүртэл ерөөсөө нэг 2 сарын хугацаанд 2 сар өгөхгүй хугацаанд нэг 10 орчим хувийн өсөлт үзүүлсэн харагч. За бүртгэлийн өдөр дуслаа. Түүний дараа хувьцаа бол унж эхэлсэн. Буюу энэ дээр бол огцон монголт үзүүлсэн. Эргээд 518 10 руу очсон харагч. За түүнээс хойш тасралтгүй арилжааны нөхөх буурсан өнөөдрийн байдлаар 480 тавтай харагч байна. Тэр нэг сүүлийн үед бол одоо иймэрхүү ногдлын өндөртэй компаниуд дээр харьцангуй юм ногдлын байсан арилжаанууд бас үзэгддэг болоод байгаа. За эдлээ компани яг хамгийн чухал хэсэг ногдол ашигын хэсэг рүү орцгоо. За Төрийн банкны ногдол ашигын бодлогыг одоо компани сайт, IPO танилцуулга, компани сайтаар байгаа ногдол ашигын бодлого дээрээс уншихад бол ирэхэд бол ингэсэн байгаа. Дунд хугацааны стратеги мөн зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзээд жилдээ нэг удаа ногдол ашиг олгоно гэсэн байна. Буюу одоо хаан банк шиг цэвэр ашигын 40-60% тараана гэдэг яг дэлгэрэнгүй бол бичээгүй байгаа. Зүгээр шинжирчийн зүгээс хараад яг энэ компани одоо банкны бизнесийн онцлог за мөн төрийн өмч компани гэдэг утгаар нь бол харьцангуй тухайн компани зөх шаардлагыг хангаад цэвэр ашигтай ажиллавал нэг цэвэр ашигынхаа 40 орчим хувийг нь ногдлохоор өгчих болов гэсэн одоо өөдрөг хүлээлттэй байна. За өнгөрсөн хугацааны эдлээ гүйцэтгэлийг хараад компани бол 22 онд IPO хийсэн. За 2 жилийн хугацаа бол өнгөрсөн байна. Жилд нэг удаа тарна гэж үзэл. За энэ хугацаанд бол бүгдэнд нь ногдлохоо хүлээлтэд илүү сайн өгсөн байгаа. За тараасан жил нь бол 2 жилийн хугацаатай. За нөгөө хуваарлтын хувь буюу payout ratio гэдэг бид нар байнга ярьдаг. Компани цэвэр ашигынхаа нэг төгрөгийн хэдийг нь эзэдтэй одоо ногдлохоор тараага өгсөн бэ гэж. За ингээ компани дээр харьцангуй өндөр буюу 22 онд 50% тараасан. За тэгэхээр график хараад үзвэл сүүлийн 3 жил харагч байна. За 24 он бол 24 оны тайлангийн төсөөллөөр тавигдсан байгаа. За улбар шарангийн график дээр тухайн жилийн цэвэр ашигын хэмжээ харагч тэрбум төгрөгөөр. За улаан босоо багнын график дээр компани нийт ногдол ашигын хэмжээ харагч. За энэ цагаан өнгөр хүсдэгтэн дунд бол яг нэг ч хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол шиг тараасан бэ гэдгийг нь тусгасан байна. За тэгэхээр ингээд сүүлийн 2 жилийг хараад үзвэл дунджаар компани үндэсний цэвэр ашигын талыг нь эзэдтэй өгсөн бодис гүйцэтгэлтэй байна. 22 онд 63 төгрөг. За өнгөрсөн жил бол 66 төгрөг өгсөн байгаа. Боо энэ хавар орсон. За цэвэр ашигын хэдүүлээ төсөөлөлтөд одоо хүлээлтийг хараад үзвэл компани 3 дахь улирлын тайлангаа бол алидийн танилцуулчихсан байгаа. За 3 дахь улирлын байдлаар компани цэвэр ашигын хэмжээ хэдийнэ 73.8 тэрбум буюу харьцангуй өмнөх жилүүдэд харьцуулаад тогтвортой байх. За энийг 4 дэх улирлаар зөөр харьцангуй органикаар төсөөлөд үзвэл нэг 2024 онд бол нэг 97 орчим тэрбумын цэвэр ашигтай байхаар хүлээгдэж байна. За эдлээ ногдол ашигын энэ дээр нь дөрвөлөд тооцоолоод үзвэл за өмнө жил шиг нэг 53% тараахгүй маа гэхэд нэг 50%-аар тараалаа гэж үзэхэд бол нэг хүлээгч буй нийт ногдол ашигын хэмжээ улаан графикээр харж байгаа дагуу 48.6 тэрбум төгрөг хүлээгдэж байна. Боо их хавар одоо таны даасанд орно гэсэн үг. За тэгэхээр нэг өнөөдрийн байдлаар одоо хувьцааны ханш нь 485 дээр хаагцсан. За энд нь эдлээ хуваагаад одоо нэг ч хувьцаа ногдох шиг буюу 64 төгрөгөө 480-аар хуваагаад үзсэн. Тэгээд ногдлын өвөж нь одоогийн ханшаар 13.3%. Буюу ногдлын өвөж харьцангуй өндөртэй харагдаж байна. За өнгөрсөн хугацааны гүйцэтгэл бол харьцангуй цэвэр ашигын тогтвортой байгаа учраас ногдлын түвшин бол харьцангуй тогтвортой байдалтай харагдаж байна. За бирж дээр байгаа ногдлын өвөжөр бол Төрийн банкны ногдлын өвөж бол харьцангуй өндөртэй тооцогдох нэ. За хэдүүлээ компани санхүүгийн үзүүлэлт рүү н ороод үзье. За яг хуу ашигт ажиллагаа цэвэр ашигын өмнөх ярьдаг шиг дэлгэрэнгүй балансын ашигт ажиллагааны мэдээллийг бол та бүхэн бидний илгээх судалгааны материал тэн дээрээс дэлгэрэнгүй хараарай. Өнөөдөр цаг бага учраас хэдүүлээ компани энгийн үнэлгээг нөгөө PB үнэлгээг нь ярилцаад явж байгаа. За яг одоогийн байдлаар энэ компанийн үнэлгээ дүнэлтээс хэлэхэд бол зах зээл дээр маш хямдхан үнэлэгдсэн value хувьцаа болж чадсан байна. За яагаад гэвэл бид нар хамгийн сайн мэдж байгаа энгийн одоо харьцааны үнэлгээ байгаад. За дээрээс хараад үзвэл компани дансны үнийн харьцаа буюу PB үнэлгээ. За ингээд салбарын дунджийг нь 3 дахь улирлын байдлаар өөрийн өрөнгөөр нь одоо салбарын дунджийг явах бирж дээр байгаа 5 системийн банк байгаа. Хаан, Худалдаа, Голомт, Хас, Төрийн банк. За энэ 5-ын дундаж PB нь бол 3 дахь улирлын байдлаар 0.9-тэй байх. За гэтэл Төрийн банкны хувьд бол PB нь 3 дахь улирлын байдлаар 0.6 буюу салбарын дунджаасаа бүлт 0.3% нэгжээр зүрхтэй буюу үнэлгээ нь бол дундчтай харьцуулахад маш хямд. За энэ бол яг практик онол дээр бол 1.5-аас доош бол харьцангуй үнэлгээ нь боломжийн хямд байна гэж үздэг байгаа. Тэгэхээр үндсэндээ бол үнэлгээ бол яаж ч хямд байх нэ. За эдлээ ашиг талаас нь хараад буюу үн ашигын харьцаа P ratio-г хараад үзвэл салбарын дунд чинь нөгөө тавч нэг энийг бол яг форвардаар харж 2024 оны 4-р улирлын тайланг нь одоо энгийн органикаар төсөөлөд нийт ашигыг нь гаргаж байгаа. За тэрийг одоо P харьцаанд гаргаж ирж байгаа форвардаар. За тэр харангууд салбарын дунджны 3.9-тэй харагдаж байна. Буюу хувьцааны үн тэр компани цэвэр ашигынхаа үндсэндээ 4 дахин өндөр үнээр зарагдж байна гэсэн ингийн санаа байна.
Тэгэхээр төрийн банкны хувьд бол арьцангуй салбарын дундчтай төсөөтэй үйл ялэг баг буюу 3.7 гэх. Үндсэндээ энэ компани 2024 оны 97 тэрбум ерөөсөө нэг 3.7 жил ажиллахад л ерөөсөө компанийнхаа өөрийн үнэлгээг олоод авчих хангалттай боломжтой байна гэсэн энгийн тооцоол байгаа. За тэгэхээр энэ тооцоол маань өөрөө өчигдрийн хаалтын хашаар тооцоолсон байна. За дүнэлт нь бол яалчгүй компани хувьцаа хямд үнэлэгдсэн байна. За өнөөдрийн лайвынхаа дүнэлтийг шууд ихтээс нийлээ. За нэгдүгээрт бол манай компани зүгээс ер нь айлч улсад айлч мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Ерөөсөө та хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол таны тэр бизнест одоо төлөх ёстой хувьцааны үн бол хамгийн гол хүчин зүйл бол бодит үнэлгээ байдаг. Буюу та тэр хувьцааг хөөрөгцсөн үн дээр биш айл болох хямд үнэлгээнд дээр нь бодит үнэлгээнд дээр нь худалдаж аваа гэж. Одоо энгийнээр хэлвэл одоо 220 сая төгрөгийн үнэтэй ланд 300 машиныг та 170 саяд за болж байвал 150 саяд авчих гэж байгаа. За битэл 300 саяд аваарай гэсэн санаал яг л үнэлгээ өндөртэй болж байгаа юм л да. Тэгэхээр манай компаниас байнга зөвлөдөг валын хөрөнгө оруулалтыг л харьцагчдаа санал болгох байгаа. Тэгэхээр яг үүний хүрээнд бол төрийн банк бол яг зөвөр энгийн хоёр харьцааг хараад үзвэл харьцангуй валын хувьцаа үнэлгээ хямд байх нэ. Тэгэхээр одоо төлөх ёстой бодит үнэлгээ нь бол боломжийн гэж хэлж болох нь. За сүүлд нь банкны хувьцааны онцлогийг нийтлээ хараад үзье. За олон улсч тэр Монгол улсч тэр мэдээж одоо банкны салбарын хувьцаа онцлог давуу тал өөр гэсэн онцлогтой байгаа. За тэгэхээр давуу талын хувьд бол за банкны бизнес гэдэг бол яалчгүй бизнесийн үйл ажиллагаа нь бол маш тогтвортой, жигдэрсэн, хандсан байдаг. За тэр хүрээнд бол ашигын хэмжээ, ашигтай ажиллагаа бол жигд тогтвортой байдаг. За тийм учраас банкны хувьцаа бол ногдлшгийн төлөлт тогтмол байдаг. Нөгөө талаа ногдлшиг гэж бол харьцангуй өндөртэй байдаг. За Америкт бол 5.6, 7 гэдэл харьцангуй өндөр болдог. За үргэлжлүүлэн мэдээж үйл ажиллагааны тогтвортой. За гуравт бол мэдээж тогтвортой учраас ханшийн огцом дээшээ доошоо явах хэлбэлзэл бол харьцангуй багатай, тогтвортой, эрсдэл бага. Одоо ханшийн эрсдэл багатай гэж хэлж болно. За нөгөө талаараа чухал хүчин зүйл нь бол банкны бизнес бол маш өндөр тусгай зөвшөөрөлтэй лицензтэй бизнес буюу зохицуулалттай салбар. Тусгай зөвшөөрлөг үйл ажиллагаа. За Монголын хувьд бол Монгол банкуудыг хяналт тавьж мониторинг хийдэг баг. За энгийнээр бол компани өөрийнхөө хүрэлцээ тэд байх хэвээр, компани төлбөр төрөнгөөсөх чадвар нь хүрэлцэж гэнэ үү, үнэлгээнүүд нь тоо юу, одоо зээлийн чанар нь хэр зэрэг гэл. Тэр болгон дээр нь зохицуулагч байгууллагаас тохируулга хийгээд зөвлөмжийг өгөөд хянаад зохицуулаад явж идэг гэсэн үг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зүгээс бол харьцангуй бизнесийн эрсдэл үйл ажиллагаанд доголдох бол эрс харьцангуй багатай, зохицуулалт өндөртэй мониторинг тунгалаг компани гэж хэлж болох нэ салбарын хувьд бол за мэдээж сул талтай бүх салбар. За нөгөө талд сул талын хувьд бол түрээс зах зээлд угаасаа харьцангуй ханчсан байгаа. Одоо юугөө банкны салбарын одоо 50 их 80 гинт 2 жилийн дотор 80 их 80 100 их 80 болно гэдэг бол зарчим үед бол богино дунд хугацаанд бол боломжгүй юм аа. За нөгөө талд бол хамгийн чухал хүчин зүйл нь ер нь банкны хувьцаа монголч тэр олон улсч тэр эдийн засгийн мөчлөг, эдийн засгийн орчин за нөгөө талдаа хүү зах зээлийн орчныг дагаад эдийн засгт бол мэдрэг хувьцаануудын бол нэг байдаг байгаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо дүнэлт хоёрыг та бүхэнд хэлэхэд хэдүүлээ ингээд банкны хувьцааг хэд ярьлаа. За тэгэхээр банк ногдлол шиг сайн байна, ногдлол сайн төлдөм байна гэд өөрийнхөө хөрөнгө оруулалтын багц буюу портфолиог дам банкаар бүрдүүлээд хаана хөрөнгө оруулалтын одоо багцын хувьд бол яалчгүй эрсдэлтэй хүчин зүйл болж байгаа. Хэрвээ эдийн засаг одоо таагүй эдийн засаг хасах мөчлөг рүү ороод эдийн засгийн идэвхжил муужирсан тохиолдолд нийт эдийн засаг дээр юу болдог вэ гэхээр нэгдүгээр иргэдийн хэрэглээ, бизнесүүдийн хэрэглээ хөрөнгө оруулалт буурдаг. Буюу одоо бизнесийн үйл ажиллагаа идэвхжил нь буураад ирдэг. За тэгэхээр яг үхээр мөнгөний эрэлт, зээлийн эрэлт буураад ирдэг. За тэнгууд банк зээл олохоо болоод зээлийн эрэлт нь буураад хүүний орлого нь буураад ирнэ. За нөгөө талаа эдийн засаг муудаад ирэхээр нэгэнд гарцсан байгаа зээлийн чанаргүй активын чанар нь муудаад ирдэг баг. За зээлийн чанар муудангууд банкны хамгийн аюултай буюу нөгөө чанаргүй зээлийг хаахын тулд өөрийн ашгаа хумслаад нөгөө зээлийн эслээс хангаар ашгаа багасгаж хаадаг баг. За тэгэхээр ерөөсө банкны ашигтай ажиллагаанд бол хүүний орч эдийн засаг бол шууд нөлөөлдөг байгаа. Тэгэхээр эдийн засаг бол байнгын сайн бол байхгүй. Аль ч улсын эдийн засаг циклтэй байдаг. Тэр бид нар эдийн засаг уналтын циклд бол банкнуудын хувьцааны ногдлшиг нь буурах нь харьцангуй хувьцааны бол хөдөлгөөн орох нь бол байх нэ. Тэгэхээр тэр үед бол бид нар багцаа зөв төрүүлж байсан байх хэвээр. За ядчил өөрийн багц дээр 3 салбар тавих. За нэг нь бол одоо эдийн засаг уналтын үед банкнаас ялгаатай харьцангуй доктортой байдаг хүнсний салбарын хувьцаа ч юм уу. За мөн ирээдүйд өндөрсөлт үзүүлэлттэй технологи компани гих мэтчлээ багцаа төрөлжүүлэх нь бол хөрөнгө оруулалтын эхний одоо бидний зүгээс байнга зөвлөдөг зөвлөмжүүдийн нэг юм аа. За 3 дахь сул талын хувьд бол мэдээж хандсан бизнес учраас одоо хувьцаа нь огцсон өснө гэж бол зарчим үед бол боломжгүй. Богино дунд хугацаанд бол 400 төгрөгийн хувьцаа
1 жилийн дараа 900 мянга болно гэдэг бол шууд төлөөд хэцүү юм аа. За яг дунд урт хугацаанд бол мэдээж зах зээлийн өсөлт хүн амын өсөлтөд байгаа бол мэдээж бол боломжтой. Тэгэхээр гурт дүгнэлт рүү байгаарэ. Ерөнхийдөө хувьцаа нийтлэг хоёр төрөлтэй байгаа шүү дээ. Нэгт нь үнцний буюу value хувьцаа. За тэнд бол газрын тосны компани, банк зэрэг үйл ажиллагааны доктортой, ашигт ажиллагааны доктортой компани. За нөгөө талаа өсөлтийн хувьцаа буюу за Америк дээр ярил нөө Tesla гэх мэтчлэн одоо ногоон эрчим хүчний компани. За Монгол дээр ярил одоо шинэ технологийн компаниуд, за шинээр үйлчлэгийг нэвтрүүлж байгаа компаниуд буюу ирээдүйд тэр бизнесийн зах зээл дээр өндөр өсөлт үзүүлэх ашигт ажиллагаагаа бизнесийн орчнод тэлэх том потенциалтай компаниудыг өсөлтийн хувьцаа гэж байгаа. Тэгэхээр дүнэлт 3 дээр бол та өөрийн багц дээр нэг талдаа одоо хувьцааны төрлөөр нь одоо хамгаалтын хувьцаа буюу гэж тавьж байгаа бол нөгөө талдаа value хувьцаа буюу үнцний хувьцаа мөн багцын тодорхой хувийг өсөлтийн ирээдүйд потенциал үзүүлэх боломжтой. Таны багцыг ханшийн өсөлтөөр хамгийн өндөр өөжиг одоо хүрэх боломжтой хувьцаагаар бүрдүүлэх нь зүйтэй гэж зөвлөхөр байна. За сүүлд нь банкны сул талын хувьд бол түрүүн хэлсэн зохицуулагч байгууллага хяналт үнэлгээний давуу тал болдог бол нөгөө талдаа бас сул тал болох одоо тохиолдол байдаг. За яг тэгвэл одоо Монгол банкны зүгээс хэрвээ өөрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүл эдийн засгийн хямралын тодорхой хэмжээний шаардлагыг тавьсан тохиолдолд бол банк олох ёстой байсан зээлээ одоо нөөц сан байдлаар хадгалаад өөрийн ашигт ажиллагаанд тодорхой хэмжээр нөлөөлөх кейсүүд бол Монгол харьцангуй гайгүй маркет бол өндөр хүчтэй асуудал байдаг байгаа. За тэгэхээр нэг өнөөдрийн хувьд бол нэг иймэрхүү банкны хувьцааны онцлогийг ярьслаа. За та дараах 3 дүгнэлтийг сайтар өөрийн хөрөнгө оруулалт төр мөр дээрээ за би эдний тавьж байгаа энэ харьцаа үзүүлэлт бол маш олон одоо техник арга хэрэгсэл харьцаа үнэлгээний арга байдгуудын ердөө тодорхой хэсэг юм аа. Тэгэхээр эдгээрээс төгсөөд та шууд шийдвэр гаргах нь бол тодорхой хэмжээний эрсдлийг дагуулдаг. Тэгэхээр та хөрөнгө оруулалтын шийдвэрээ өөр олон хүчин зүйл, олон мэдээллийн их сурвалжаас за хамгийн гол нь мэрэгжлийн хүнтэй, мэрэгжлийн шинжээч брокероос зөвлөгөө аваад зөв багцаа бүрдүүлээд хамгийн гол нь зөв үнэлгээнд дэр нь хөрөнгө оруулалтыг нь хамгийн чухал юм аа. За ингээд тань дээр хэрвээ судалгааны материалууд имэйл дээр нь очоогүй байгаа бол доор байрлах линкэн дээр өөрийн имэйл хаягийг үлдээгээрэй. Манай брокерууд холбогдно. Шинжээчнээс шинжилгээний материалуудыг тань руу илгээнэ. За баярлалаа.